Израильчууд бол тун удахгүй бол Канааныг эзлэх гэдэгт итгэлтэй байсан. Тийм ч учраас энд тэд баяр хөөртэй байсан, тэд хүсэж мөрөөдж байсан газар нутгийнхаа ирмэгдэр ирсэн, тэгээд тэд итгэлтэй байсан гэдэг ийм гурван ойлголтыг хэлэн авчирсан. Маш итгэлтэй байсан. Яг буудалсан байсан тэр газар болохоор Шитимийн бил гэдэг нэртэй юм газар байна. Шитим гэдэг энэ нэр нь болохоор Хуайс мод гэсэн ийм утгатай үг юм байна л да. Цөлөөр тэнүүчилж исэн ард түмэн явсаар хагаад сууршиж ингэж суухдаа тэд хамгийн сүүлийн цөлд буудлах эцсийн буудал дээр ирсэн байна. Энэ бол тэдний 40 жил аялсан аялал тэгээд 42 дахь буудал байсан. 40 жилийн турш тэд 42 удаа нүүдлэж бурхан хаана очих гэж хэлсэн тэр газар аялаж явсан. Ингээд 42 дахь буудлаа хийгээд тэд өөрсдөө ч бичсэн. Энэ бол бидний хувьд цөлд буудлах хамгийн сүүлчийн буудал. Бидний дараагийн буудал бол хаана вэ? Канаан гэдэг юм бичсэн байна. Тийм учраас тэд өөрсдийнхөө сүүлийн буудалсан газараа бол их тохих тухтай газар сонгосон. Нэгдүгээр маш их Хуайс модтой, аюу гоё юм сүүдэрлэг гоё газар. Дээрээс нь Элен White Hand бичгтээ үуч хэлсэн мэхээр ариун устай уулын булгаар услагддаг, зүлэг ногоо тансаг дал модоор бүрхэгдсэн тал газар гэж ингэж хэлсэн байна. Ер нь бол амар гоё юм тухтай. Яг нэг юм хүмүүс аялалд явахдаа харж агаад хаана буудлах вэ гэж харж байгаа хамгийн гоё газараа сонгодог шил. Израилийн ард түмэн бол за одоо энэ бол бидний хувьд сүүлийн буудал, тийм учраас бүгдээр их гоё газар буудлаа гэдэг. За дээрэс нь хоёр талаасаа нэг талд нь гол мэдээж Йордан гол, нөгөө талд нь газрын өндөрлөг гэдэг ийм өндөрлөг хэсэгтэй хоёр талаас аягүй ингээ хамгаалагдчихсан. Ийм газар буудалсан байна. За ийм газар буудалсан тэр үед энэ 40-р бүлгийн 3 дугаар параграф хэлэхдээ харамсалтай нэг гэдэг үг хэлж. Ягаад Элен White Hand харамсалтай гэдэг үгийг ашигласан мэхээр маш тийм амар жимэр, тайван, тогтун байдал бий болоход аажмаар Израилийн хуарангийн хамгаалалт буурж ирсэн байна. Тэгэд ингээд айгүй тийм амар амгалан байдалд орсон. Угаасаа бид нэг явсаар хагаад яг ирэх газараа ирчлээ шүү дээ. Тийм учраас одоо угаасаа хар урд гол байна, ард өндөрлөг уул байна. Харж гэнэ үү? Сайхан модны сүүдэр байна, булаг урсж байна, өвс ногоо байна. Одоо бид нар яавал гэж одоо баг орлоо шүү дээ. Тийм учраас тэд бол амар тийм 50 амгалан болсон. 24 цагаар мандаг байсан харуулууд баг тэд анхаарал сэрэмжээ сулалсан. Яг энэ 42 дахь буудал буюу 42 дахь энэ хуаргансан энэ түүх бол Израильчуудын 40 жил цөлд тэнсэн түүхэнд хамгийн аимшигтай бас хамгийн харамсалтай үйл явдал юм болсон байна. Бид нар ч гэсэн итгэхтэй бид өөрсдөө сүнслэг Канаан руу ингээ баг ирж байна. Баг л үүдэн дээр нь ирлээ гэж итгэдэг. Тэгээ энэ үед бид нар өөрсдийнхөө сонор сэрэмжийг хэрэг бууруулах юм бол яг Бурханы ард түмэн энд алдсан шиг бид ч гэсэн алдах, бид ч гэсэн аюулд орох, бид ч гэсэн сүрэлд орох ийм эрсдэл бидэнд байгаа юм байна гэдгийг энэ бүлэг надад маш тодорхой санаасан байна. Элен White Hand хэлсэн. Харамсалтай нь Бурханы ард түмэн зэвсгэлсэн дайсанд олзлогдох, хээрийн араатанд баригдахаас ч 7 дор зүйл болох бузар мүүд автжээ гэсэн. Ямар үйл явдал болсон мэхээр аялаж байсан энэ газар бол Моабчуудын нутаг байсан тийм. Тэнд Медианчууд гэдэг үндэстнүүд амьдарч ирсэн. Та бүхэн ерөө Моабчуудын талаар судлах юм бол Моаб бол Лотын хүү, охинтойгоо бэлгийн харилцаанд ороод ундаас нь төрсөн хүн. Тэгэхээр үндсэндээ бол Авраамын бас нэг мах цусны тасархал гэсэн үг. Медианчууд бол Авраамын 3 дахь эхнэрийн хүү. Сараг нас орсны дараа Авраам Кетура гэдэг эхнэр авсан. Тэгээд тэр эхнэрээс нь Медиан гэдэг хүү төрсөн. Дээрээ 5 ахтай. Тэгэхээр Моабчууд Медианчуудыг ингээд гарал угсаагаа судлах юм бол яг л Израильчуудын мах цусны тасархал. Бүгдээр ийм шимэт үндэстнүүд яг Израиль төрхтөө Израиль хувцс сунар одоо яадаг бүх юмараа юм төстэй юм хүмүүс байсан. Тийм учраас та бүхэн анзаарах юм бол Балам руу хүмүүс явуулахдаа Медианы ахмадуудыг илгээж. Яг нэг юм Израильтай төстэй. Израильч гэсэн ингээд нэг юм овгийн тэргүүлэгчд гэж байдаг шүү дээ. 12 овгийн тэргүүлэгчд гэж ахмадууд гэдэг. Медианчууд гэсэн яг ижилхэн тийм овгийн зохион байгуулалттай тэргүүлэгчтэй юм байсан. Тэгээ Медианчуудыг бид нар хамгийн сайн мэдэх нэг зүйл нь юу гэхээр Мойсе маань өөрөө Медианы хэлсэн зүйл 40 жил ханиаруулж байхдаа тэнд Медианы тахилч Йотра гэдэг хүний охин Медиан эмэгтэйтэй гэрэлтэж байгаа. 40 жил Медианчуудын Мойсе амьдэрсэн. Хадам аав нь Медиан, дээрээс нь эхнэр нь Медиан, мөн дээрээс нь түүнийг Египтээс гараад явах ч гэсэн цөөнгөө олон хүмүүс Медианы хэлсэн цөлөөс дагаад бас явсан. Хадам аав нь хүртэл дагаад явдаг. Тэгээд Мойсед ард түмнийг яаж удирдах, засаглах гэдэг ийм системийг Мойсед санал болгож зааж өгдөг. Яг ингээд харахаар Медианчууд бол ингээд ерөнхийдөө Египтээс гарсан цагаас эхлээл Израильчуудын нүдэнд бол нэг ийм танил, ийм мэдрэмж өгдөг байсан. Тэгсэн чинь яасан бэ гэхээр хэрэг бид бүхэн Тоолго номын 25 дугаар бүлгийн эхний ишлэлийг нь харах юм бол энд нэг ийм сонирхолтой зүйлийг Мойсенд тэмдэглэж үлдээсэн байна. Тоолго 25-ын бүгдээрээ эхний 2 ишлэгийг харах юм бол Израилийг Шитимд байх зуур ард олон Моабын охидтой завхаарж эхлэв. Учир нь тэд өөрсдийн бурхтын тахилд ард түмнийг урьсан бөгөөд
ард түмэн идэж тэдний бурхтад бүх хийжээ гэсэн. Эргэн тойронд нь амьдарч байсан Медианчууд Израилийн хүүгүүдийг ямар нэгэн зүйл бодсон санснуу мэдэхгүй, удахгүй тодорхой болно. Ямар ч байсан Израильчуудыг өөрсдийнхөө баяр ёслолд өрсөн байна. Хей, бид нар нэгэн зэрэгэлдээ амьдарч байна. Хүрээд ирээч. Бид нар баяр тэмдэглэж байна. Хүрээд ир гээд. Тэгээ Израилийн хүүгүүд эхэндээ нууцаар дараа нь ил тодор тэгээд ингээ Медианчууд дээр очиж тэнд баяр тэмдэглэж, тэнд идэж ууж, тэнд ёс заншил үйлддэг болсон байна. Гэтэл бүр сонирхолтой зүйл нь энэ 25 дахь бүлэг дээр гівгэн нэг зүйл анзаарсан чинь Израилийн ард түмний дунд Медиан эмэгтэйчүүд үзэгдэж ирсэн. Медиан эмэгтэйчүүд ингээ орж гардаг болсон байна. Нөгөө хамгаалагч нарын сонор сэрэмж алдагдсан. Айгүй тайван болсон тэр үед яасан бэхээр баг Медиан эмэгтэйчүүд Израильчуудын дунд орж ирсэн. Тэгээд орчоод гараа авчдаг. Нэг ийм байдал үүссэн байна. Дээрх хүрээлэнгүй орчин Израильчуудад муу нөлөө үзүүлж байлаа гэж хэлсэн байна. Муу нөлөө. Энэ нөлөө гэдэг үгийг бүгдээрээ маш сайн анзаарах хэрэгтэй. Бид нар ер нь ингээд нөлөөнд амьдарч идэг. Нэг бол та бусдад нөлөөлдөг, эсвэл та бусдад нөлөөлөгддөг. Ингээд нөлөөлөл ингээд хоёр тал руу ингээд явж идэг. Зарим тохиолдолд таны нөлөө маш хүчтэй бол ингээд хүмүүс маш ихээр нөлөөлдөг. Тэр нөлөөлөлөө алдах үед та бусдын нөлөөнд автаж эхэлж байгаа гэсэн үг. Та нөлөөгөө алдсандаа биш. Та бусдын нөлөөнд автаж. Тийм учраас одоо нийгэм бидэрт нэг юм инфлюенсер гэдэг үг гарч ирж байна шүү дээ. Нөлөөлөгч. Нөлөөлөгч гэдэг үг чинь ямар хүнд өгөгддөг нэр томьёо гэхээр нөлөөгөөр хэн нэгэнд дийлддэггүй, дийлдэх боломжгүй. Нөлөө нь ингээд хүчтэй үнийг хэлж байгаа юм. Ябесын залбирал байдаг шүү дээ. Эзэн минь та миний хил хязгаарыг өргөсгөж өгөөч гэх. Итгэгч хүмүүс бол өөрсдийнхөө нөлөөллийн хил хязгаарыг хүчийг бурханаас гуй залбирдаг байх хэрэгтэй. Итгэгчид жинхэнэ инфлюенсер байх хэрэгтэй. Одоо сонгуулиар бол яг тэр инфлюенсер хүмүүс өөрсдөө нөлөөнд автцсан, нам амын нөлөөнд автцсан явж байгаа юм. Ийм хүмүүсийг инфлюенсер гэхгүй. Инфлюенсер гэдэг хүн бол өөрөө нөлөөнд автдаггүй. Үргэлж нөлөөнд тэлж өргөсчөөд ийм хүмүүс. Тэгэхээр нийгэм бид нар яг одоо яг ийм нэг бол нөлөөнд автж байгаа, нэг бол та өөрөө нөлөөлөгч болж амьдарч байгаа. Юугаар нөлөөлөгдөн түүгээрээ сонголт шийдвэр гаргаад явдаг гэсэн үг. Тэгэхээр энэ зүйл маань нэг юм гівгэнд бий болцсон зүйл биш. Аажмаар баг ингээд идэж ихсэн. Баг нөлөөлж ихсэн байна. Яг Лотын амьдралтай төстэй. Лот ч гэсэн яг Содом Гомород очиод тэгээд багаар аажмаар тэр Содом Гоморын муухай гутамшигтай бузар болоод зүут ингэж автагдаж ихсэн байдаг. Хэрэв бид 2 дугаар Петр номын 2:8-ыг унших юм бол энэ Лотын тухай ярьж байгаа. Учир нь тэрхүү ёс зарчимгүй хүмүүсийн садар самуун явдлаар дарамтлагдсан зөвхт Лотыг авчирсан юм бол учир нь тэрхүү зөвхт хүн тэдний дунд амьдрах зураа өөрийн хард сонссон тэдний ёс бус явдлаас болж зөвхт сэтгэл нь өдрөөс өдөрт шаналн зовж байлаа гэж. Петр энд юу өгүүлсэн мэхээр Лот бол яг очисон хүрээлэлдээ хүмүүсийн нөлөөнд өдрөөс өдөрт ингээд автагдсан. Эхэндээ санаа зовно, жигшин. Тэгээ сүүлдээ нөгөөх нь нэг юм байнга байдаг зүйл шиг мэдрэгдэнэ. Нийгэм бидэнд бас ингэж нөлөөлдөг. Хүчирхийллээр дүүрэн мэдээлүүд ингээд яваалаа дэгэн тэнд. Тэгээ бид нар эхэндээ пөөх яана ийнэ их айд сэрдэж хүлээж авна. Яваандаа тэгэл хүүхэд алга болж за дээшээ явуулж идэх те. Хүчирхийлүүлжээ. За. Энэ бидэрт нөлөөлөд байгаа юм. Бид нар ингээд түүнийг хүлээн зөвшөөрдөг, зүгээр нүдний хажуугаар өнгөрөөдөг болж байгаа. Нөлөө гэдэг ийм хүчтэй ийм зэвсэг. Тэгэхээр Израильчуудын 42 дахь буудал буюу яг Йордоныг гатлахын өмнөх сүүлийн 40 жилийн эцсийн хуаргансан тэр хуарган бол тэдэнд дайсны хүчтэй дайралт байгаагүй. Яг ийм чанх өөдөөс нь дайрж ирсэн юм дайралт байгаагүй. Харин эсрэгээрээ маш нууцаар, маш явуулгатаагаар төлөвлөгөөтэйгээр юм үйл явагдсан. Өнөөдөр бид ч гэсэн яг ийм нөхцөлд амьдарч байна. Гэтэ бид яг үүндээ дайны бүст амьдарч байгаа. Сайн муугийн тэмцлийн ийм дайны бүст. Бид өөрсдөө яг юм дайралтанд байгаад байгаа байхгүй. Яг дайнаар хэлэх юм бол зогсоо цагуу пуужандаа л байгаа байхгүй. Муу Иесус. Гэтэл бид нар яг Израильчууд шиг бид нар Йордны дэгд ирсэн юм чинь харж гин үү? Йордонгод харагдаж чинь цаана Ирихоч харагдаж чинь бид нар 40 жилийн аяллаа дуусгач тааштай гэдэг ийм санаа амарсан байдалтай байж болохгүй. Сатан бузар муугийн хүч эцсийн эцэст яасан мэхээрээ те дайн тулаанаар ялч чадаагүй. Бүр Баламыг авчраад ид шид элдвийн далдын хүчээр ялч чадаагүй үндэстнийг яасан мэхээр тэд дотроос нь хашаан дотроос нь сүрүүлэх ийм аргыг сонгосон байна. Хэсэг зуурын амар тайван хүлээлттэй цаг хугацаа тэдэнд маш их асуудал үүсгэсэн байна. Тэд энэ газар ирээд ёс суртахуун үнэнч байдлаа аимшигтайгаар алдаж эхэлсэн гэж хэлсэн байна. Медиан эмэгтэйчүүд хуаранд нууцаар орж ирэх болсон. Эмэгтэйчүүдэд бол төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжийг олгосон. Ялангуяа утгын бол бүр ийм төлөвлөгөө гэдэг үгийг хэрэгэлсэн. Бурхны хуулийг зөрчихэд уруу татсан, хуурамч шүтэн чүтэх ёс заншил дэг жаягийг танилцуулсан, хуурамч шүтлэгтэй болох зориг агуулж байсан. Тэд бузар муу зорилгоо нууцлан гимгүү нөхөрлөж байгаа мэт харагдаж байсан тул ард түмнийг хариуцаж өдөрдөж байсан хүмүүст анзаарагдсангүй гэж хэлж.
Зүгээр л бид нар чинь угаасаа л тэ харж гин үү танаа удирдагч Мойсегийн эхнэр ч гэсэн Медианы Ятрогийн охин штэ бид ч гэсэн цус нэгтэй гар лугсаа нэгтэй Медианчууд бидэрт ямар гим хор байх вэ ороод гарыг л да яг ийм байдлаар орж гараад эмэгтэйчүүд нь уруу таталтыг хийсэн баг. Мэдээж одоо мобчууд буюу энэ Медианчууд бол тэд ихэвчлэн яг тодорхой биш гэсэн ихэвчлэн энэ Баал Пёрын мөргөдөг байсан хүмүүс гэж ойлгож байна. Маш олон археологийн болон Библийн нотлохоо энд байгаа. Баалын мөргөлийн нэг онцлог зүйл байна л да. Баалын мөргөлийн хувьд тэд юу гэж итгэдэг вэ гэхээр тэргүүн бурхан Ээл Баал гэдэг хүүтэй бас Мот гэдэг хүүтэй гэж. Баал нь бол үржил шимийн байгалийн бурхан. Мот гэдэг хүн болохоор хухайрал, өгүүрэл, хоосрол, ган гачхийн бурхан. Тэгээ энэ хоёр хоорондоо үзэлцэж гин. Тэгсэн чинь Баал ялагдчих. Баалыг яасан мэхээр дөрвөн хэсэг хуваагаад ингээд алчихсан. Энэ үед яасан мэхээр Эл бурханы охин хайр дурлалын одоо охин тэнгэр гэдэг үржлийн охин тэнгэр гэдэг Анат гэдэг бурхан тэр Мотыг ялаад ингээ Мотыг жижигхэн хэсэг үүрэмг болгоод тэгээ шатаагаад үгүй хийсэн баг. Тэгээ Анатад нэг юм санаа төрсөн. Баалыг амьлуулах. Тэгээ Баалыг амьлуулсан зүйл нөгөө дөрвөн хэсэг хуваасан те цуглуулад тэгээд Баалтай бэлгийн харилцаанд орсон баг. Ингээд Баал амьлсан. Мэдээж үржил нөгөө байгалийн бурхан үржил шимийн бурхан амьлахаар чинь яг газар ногоо үр тариалан ургана. Израильд 10 сараас 4 сарын хооронд ингээд асар их бороо ордог. Борооны улирал газар тариаланд айгүй ээлтэй. Хэрэв 5 сараас бороо эрс зогсох юм бол израильчүүдийн хувьд ер нь тэр ойролт орнодын шимэт угсааны тэр хүмүүст бол маш хэцүү байдал үүснэ. Тийм учраас тэд яадаг байсан мэхээр Баалд очиж мөргөж тариаламчид Баалын өндөрлөгт очиж мөргөөд тэнд Баалын бэлдсэн янхнуудтай бэлгийн харилцаанд ордог гэсэн. Хэрвээ бид нар Баалын ивэлд ороод Баалын үржил шимийн бурхан дахил өргөөд тэгээд Баалын янхнуудтай бэлгийн харилцаанд орох юм бол миний тарьсан тариа миний суулгасан үр болгон ургана гэдэг ийм итгэл үнэмшилтэй байсан байна. Одоо энэ Библиэр шийдэж байгаа энэ ёс заншилд нь автжээ. Хуурам шүтээнд нь мөргөжээ гэдэг бол яг үндэ үүний цаана зүгээр ийм зах замбраагүй секс болж ирсэн. Ийм л зүйл болж. Тэгээд Израиль ирчүүд бол үүнд татагдсан. Тэгэд сүүлдээ энэ бол бүр яасан гэж юм. Медиа эмэгтэйчүүдийг бүр ингээд ард түмний дунд оруулж ирээд бүр ингээд улаан цагаандаа гарсан байна. Ийм байдал үүссэн байна. Элонойт ингэж хэлсэн байна. Балаамын зүйлсний дагуу Моабын хаан хуурамч бурхттай зориулан баяр ёсол тэмдэглэсэн байлаа. Балаам израильчуудыг хууран энэхүү баярт авчрах үүргийг хүлээсэн байв. Өчигдөр бид нар судалж байхад Балаам Балак хоёр за хоёлоо зам замаа бай. Сүүлдээ бүр аргаа барсан. Чи нарт өмнөний хараадаг мөхтөд бити өрөөгөө дээл та. Болж үзье зүгээр. Бушуугаа хоёлоо салъя гэдээ явсан. Тэгээ тэр үед Балаам бол ингээд зүрсэлдэн нөгөө шан харамжаа авч чадаагүй ингээд бүр гоморхолтойгоор нутургаа буцсан байхгүй. Тэгээ очиод бүр ингээд байд суухаа олжод яавал би Балакийн хайр ивэлийг хүртэх вэ. Тэгээ тэр үед яасан хэр уламжилт үзлэр еврейчүүдийн одоо тайлбар хэлж байгаа. Балаам бурхан залбирсан. Та надаас энэ иш үзүүлгийн сүнсээ аваач. Энд чинь яг өндөө намайг харааж байна. Яг тийх үед яасан хэр Балаамын цээжнээс хид хідэн ийм цагаан өнгийн тагтаа гарч ниссэн ингэж еврейчүүд тайлбарлалт. Тэгээ Балаам яасан мэхээр онцгой төлөвлөгөө боловсруулад Моб руу буцсан. Балаам Мобын нутаг руу яаралтай явж хаанд өөрийн сэдэж олсон төлөвлөгөөг танилцуулв. Балаам израильчуудыг хуурамч шүтлэг рүү уруу татснаар Бурханаас холдуулах төлөвлөгөөгөө танилцуулж. Хэрэв тэднийг бузар муу Баал болон Аштарот бурхтад шүтүүлж дөнгөл бүх хүчийг эзэмшиж буй хамгаалагч нь дайсан болон хувирч тэд тойрон хүрээлж буй харгас дайнч үндэстнүүдийн гарт амархан орох юмаа гэж Балаам Балак зөвлөсөн байна. Тэгэхээр яг энэ зөвлөгөөний дагуу яасан мэхээр хаан хамгийн гоо үзэсгэлэнтэй хамгийн цэвэр цэмцгэр дүр төрхтэй ийм эмэгтэйчүүдийг Израилийн хуарн руу илгээдэг болсон. Бурхан үүнийг мэдээд асар ихээр уурсан. Асар ихээр уурлаад өөрийн ард түмнийг тахлаар цогсон байна. Энэ тахлаас болж 24 мянган өгсөн. Израильчууд 12 овогтой гэж үзэх юм бол овог болгоноос 2 мянган хүн өгсөн юм шиг байна. Тэгээ энэ тахал зогсохгүй байсан. Хүмүүс үхэл байсан. Яг энэ үед юу болсон мэхээр ард түмэн бүгдээрээ эзний өргөөний өмнө ирээд бүгд өөлөлдөн хашгиралдаж гимшиж бүгд бурхан руу эргэж исэн байна. Гэтэл яг ийм үйл явдал болж байх хооронд Зимри гэдэг Симеон овгийн тэргүүлэгчийн хүү Зимри гэдэг залуу нэгэн Медиан эмэгтэйг дагуулan хуаранд орж ирсэн. Тэр Медиан эмэгтэй бол өөрөө бас Медианы бас нэг тэргүүлэгчийн охин байсан. Козби гэдэг нэртэй. Эленойтын хэлснээр тэрээр Медианы завхан эмэгтэй Медианы гэрийн өдөртөгчийн охиныг дагуулan ариун ордонд оров гэж хэлсэн байна. Вау л да. Хуучин эрэг судлах юм бол нэг ийм хоёр ойлголт байдаг. Нэг нь мэдээж ариун ордон, нэг нь хурлын майхан гэдэг ойлголт. Та бүхэн ерөө санаж байгаа бол Мойсе Синай ууланд 10 хуулийг авч яхад Израилийн ард түмэн юу хийж илаа? Алтан дугуйл хийжсэн те. Тэгээ үүнээс болоод яасан мэхээр Мойсе бол ард түмнийг бол Бурханаас таслагдсан, Бурханы ивэл өрөөлө алдчихлаа гэж итгэж байсан. Тийм учраас хуарангаас гараад хуарны гадаа Израилийн хуарангийн хуарангийн гадаа тусгай майхан бариад Мойсе Бурхантай ярилцдаг байсан. Хуарангийн дунд биш. Израилийн ард түмний дунд биш.
Тэгээд тэнд Бурхны одоо оршуу болох Шиканай буюу үүлэн баг нь бууж ирж Мойсе Бурхантай ярьдаг гэсэн. Үүнийг хурлын майхан гэж нэрлэдэг болсон байна. А гэхдээ Мойсе ариун асрыг Бурхны зааварчилгааны дагуу барьсны дараа тэр хурлын майхан хэрэггүй болсон. Яг л Шиканай яг жинхнээсээ хаана буудаг болсон гэхээр ариун ордны хамгаас ариун ордны харалдаа буудаг болсон байна. А гэхдээ Библийн энэ хуучин гэрээний бичвэрийг харахаар ариун асар буюу tabernacle гэдэг энэ зүйлийг барьснаас хойш ч гэсэн хурлын майхан гэдэг үгийг хэрэглэсээр байсан Мойсе. Гэхдээ энэ юу хэлж байгаа вэ гэхээр ариун ордныг хэлж байгаа. Элен бай түүнийг маш итгэлтэйгээр энэ бол ариун ордон байсан юм аа. Энэ зүгээр нэг юм майхан байгаагүй. Ариун ордон руу орсон гэж хэлж байгаа. За ийм аимшигтай зүйл болох үед бидний сайн мэдэх Аароны ач Элизарын хүү Финихас гэдэг зүрх зоригтой залуу жад аваад араас нь хурлын майхны хөшгөний гаднаас хоёуланг нэлт сэлбэж авсан гэдэг. Яг энэ үед тахал зогсож байгаа. Яг энэ хоёр газар дээр өөхөх үед тахал зогсож байгаа. Тэгээд бурхан Финихас тандаж ингэж хэлсэн. Израилийн хүүгүүдээс миний хилэнг эргүүлсэн. Ингэснээр би Израилийн хүүгүүдийг өөрийн хардталтаар устгахыг зогсоолоо. Тийм учраас би үүнээс хойш чиний үр удамд өөрийн инхийн гэрээг өгч байна гэж хэлсэн байна. Энэ нь юу гэсэн мэхээр түүнд болон түүнд гэдэг нь Финихасыг хэлж байгаа. Түүний дараах үр удамд нь мөнхийн тахилчийн үйлчлэлийн гэрээг бурхан энд шууд өгч байгаа. Тэгэхээр Финихасаар дамжуулан чиний энэ хийсэн үйлдэлээс би бол үнэхээр чамаар бахархлаа. Би энэ хардталтыг зогсоолоо. Би тахлыг зогсоолоо. Миний уур хилэн эргэсэн. Чи бурхны ард түмэн болон миний хооронд инхийн гэрээг байгуул. Тийм учраас чи болон чиний үр удам мөнхөд намайг миний ард түмэнтэй холбох, зуучуулах, тахилж байх болно гэж ингэж хэлсэн байдаг. Мэдээж энэ үйл явдал бол ингээд ийм Библиэр хэлснээр хүмүүсийн нүдэн дээр гэж 2 удаа тоолго ном дээр 27 гарч байгаа. Энэ Зимри гэдэг хүний хийсэн үйлдэл хүмүүсийн нүдэн дээр байсан. Хүмүүс анзаарч ирсэн. Нүдэн дээр нь. Үүнийг Эленоч юу гэж хэлсэн бэхээр энэ бол бослого байсан юм аа. Бурхан яг л өөрийн гэрээгээ өгж явах үед ард түмэн алтан тугал хийж яхад бурхан уурсантай яг адилхан уураар энэ үед бурхан бас уурсан. Та бүхэн мэдчихэж байгаа шүү дээ. Тэр алтан тугал хийсэн хүмүүс яадаг вүлээ? Бүгдийн газрын өрсөс тэгшээлдэг те. Бүгдийн. Тэгээ бурхан яг хамгийн сүүлд дахиад маш онцгой гэрээг дахин хийж байгаа. Дараагийн бүлэг маань бол бурхан 10 хуйлаа дахин өгж байгаа. Энэ үйл явдал яагаад гүйгэнд бидний өнөөдрийг судалж байгаа үйл явдлын дараа болсон бэ гэдэг нь их сонир ийм зүйл. Энэ ариун ордныг бол израильчууд еврей хэлэн дээр бол Мискан гэж нэрлэдэг. Энэ нь бол ийм оршин суух газар гэдэг нэрэлтэй. Энэ ариун ордныг бол 440 жил ашигласан. 40 жил цөл ашигласан, түүнээс хойш гэсэн 400 жил ашигласан. Ариун ордныг яг энэ цөлд байхад нь бутааж доромжилсан үүнээс бузар булаа зүйл баг байгаагүй. Бурхан ингэж хэлсэн баг. Медианчуудын хуурам эхлэлтэнд израильчууд автагдсан учраас бурхан Мойсе тандан Израилийн хүүгүүдийн төлөө Медианчуудаас өшөөгөө бүрэн авахтун. Үүний дараа чи өвөг дээдс рүүгээ от болно гэсэн. Мойсед хамгийн сүүлчийн даалгавар өгсөн баг. Чиний заавал хийх ёстой зүйл чи Медианчуудыг устгах ёстой гэсэн. Ингээд Мойсе сүүлийн даалгаврыг хүлээж авч тэд Медианчуудын эсрэг дан хийсэн. Ингээд энэ дайнд Медианы 5 хаад болох бүх хаадыг бүгдийг алсан. Тэгээ энэ дайнд нөгөө Балаам маань элдэн завчуулж өгч байгаа. Аль дээр те нөгөө тэнгэр элчийн элдэнд өгөх байсан Балаам одоо энд өгч байгаа. Тэнд байсан эмэгтэйчүүдийг, онгон эмэгтэйчүүдийг нь үлдээгээд бусны бүгдийг алсан байдаг. Бурхын тушаал өгсөн. Хотуудыг нь шатаа гэж хэлсэн баг. Ингээд Медианчуудыг тэнд үнсэнд оруулсан. Түүхийг судлах юм бол шүүгч номдэр Медианчууд гарч ирлээ. Бид нөгөө Гидеоны түүхийг мэднэ шүү дээ. Израильчууд 7 жилийн турш Медианчуудын дарлал дор байгаад ингээд Гидеон гэдэг залуу гарч ирээд 300 зэрэгтэйгээр Медианчуудыг ялдаг. Үүнээс хойш Библийн түүхэн дээр Медиан гэдэг үндэстэн дахиж хизээч үндэстнээр дурддагтаагүй. Хаа нэг Медиан хүн гэж гардаг боловч Медиан үндэстэн бол ингээд бүр арчигдсан. Бурхан тийм их уур хилэнтэйгээр энэ үйл явдлыг ингээд шийтгсэн байгаа. Өнөөдөр ч гэсэн Бурхан өөрийн ард түмнийг одоо анхааруулж байгаа. Тэр нь ямар анхааруулга байсан мэхээр Балаам еврейчүүдийг харахаар дуудагдах үедээ юр бусын болон ид шидийн аргаа хэрэглээд ч ард түмэнд бузар мөг үлдэж чадаагүй. Гэтэл ард түмэн Бурханы хуулийн эсрэг гим нүгэл үлдэх тэр үед тэдний хамгаалалт алдагдсан юм а гэж хэлсэн. Ийм хамгаалалт алдагдсан гэж хэлж байгаа. Тав тухтай газар очиод, тог тухтай газар очиод тэд нар бас ингээ хамгаалалтаа сулалчихсан тийм үү. Бурханы хуулийг хүлээн авсан хүмүүс Бурханы хуулийг зөрчвөл тэд өөрсдөө Бурханаас холдуулж дайснаа эсэргүүцэх боломжгүй болдог. Медианчуудын ид шидийн хүч болон цэргийн эсрэг хүчинд ялагдчихгүй байсан израильчууд завхаа эмсийнх нь олз болсон гашуун үнэн түүх билээ гэж хэлсэн байна. Сатан хүний зүрх сэтгэлийг хэрхэн уруулдахаа сайн мэднэ. Бид Бурханы хүмүүсийн хувьд Тэнгэрийн Канаан нутгийн хил дээр ирсэн дэлхийн төсгөлийн цаг үед ч гэсэн Сатан эрт дээр үеийн арга 2 дахин нэмэгдүүлж Бурханы хүмүүсийг Бурханы газар нутагт оруулахгүй байх арга замыг хэрэгжүүлж байна. Сатан бүх хүмүүсийн өмнө өрх тавина. Зөвхөн боловсралгүй, мэдлэггүй хүмүүс Сатаны өрхнөөс болгоомжлох ёсгүй юм а. Тэрээр өндөр адам тушаалыг эзэмшсэн, хамгийн ариун байр суурийг эзэлсэн,
хүмүүсийг ч уруу татах бэлтгэлээ маш сайн хангаж байна. Тэрээр эдгээр хүмүүсээр дамжуулан бусад хүмүүсийн оюун ухааныг самруулах юм. Олон хүнийг сүрэл рүү хөтөлж чадах төлөвлөгөөгөө боловсруулсан. Сатан 3000 жилийн өмнө ашиглаж байсантай адил арга барилуудаа ашигласаар байна. Тэрээр дэлхийн нөхөрлөл, гоо үзэгсэлэн, зугаа цэнгэл хайх, тансаг үнэртэн, баяр наадам, хундаг дарсаар дамжуулан хүмүүсийг Бурхны 7 дахь тушаалыг зөрчүүлэхээр уруу татсаар байна гэж хэлсэн байна. Еврейчүүдийг хуурамч шүтлэгтнүүдтэй холбогдохгүй байхыг сануулсан сануулга нь Христэд итгэгчдийг ч гэсэн бурханлаг бус хүмүүсийн үзэл бодол, ёс заншилтай холбогдохгүй, тэдний үзэл санааг дэлгэрүүлэхгүй байх, тэднээс ялгархыг хүссэнтэй адил сануулга юм аа гэж хэлсэн. Бурхны хүмүүс ондоо байх хэрэгтэй гэдэг санааг Элен Вайт маш олон удаа энд бүр юм бурханлаг бус хүмүүсийн үзэл санааг ч гэсэн сүмд ярьдаггүй байх, дэлгэрүүлдэггүй байх хэрэгтэй. Хэдхэн жилийн ковидын өмнөхөөс дараач гэсэн дэлхийд даяар Элен Маск гэдэг хүнийг аюу их ярьлаа шүү дээ. Элен Маск. Адвентистууд бид ч гэсэн Элен Маск гэдэг ингээд яриад хэлсэн. Элен Маск шиг агуу алга энэ хүн стор ингээд дэлхийг өөрчилж байна. Уул нь бидэрт Элен Вайт байгаад байгаа байхгүй. Бид нар Элен Вайта бага ярьдаг болоод Элен Маскыг их ярьдаг болж ирсэн. Тэгээд яг үүнийг хэлээд байгаа. Бид үнэхээр Бурхны үзэл санааг ярьж, Бурхны хүмүүсийн цуглалтуудад оролцож байна уу? Эсвэл дэлхийн гой нүд татам баяр ёслолууд, концертууд одоо юу гэдэг? Түүнд бид нар оюун санаагаа эзэмдүүлсээр байна уу? 6 дахь сумын 4:23. Юуны түрүүнд зүрхээ хамгаал. Учир нь түүнээс амийн булгууд ундран гардаг юм. Дуулал 51:10. Бурхан минь миний дотор цэвэр зүрхийг бүтээж, миний дотор зөв сүнсийг шинжилээч. 6 төгс 23:7. Хүн зүрхэндээ бодсончлон тийм л байдаг. Сатааны бузар аргад автагдахгүй тул бид зүрх сэтгэлийнхэн үүд хаалгыг сайтар сахиж манах ёстой гэж Элен Вайт хэлсэн байна. Израильчууд хэрвээ тэд ингээд 42 дахь буудал дээр ирээд Йордны гатаж Канаанд орох хүртлээр тэр манаач нараа харуулуудаад нүд цавчилгүй харуулад нэгч Медиан эмэгтэйг нэгч хариунсныг хоорондоо оруулахгүй байсан бол 24,000 тэр сайхан хүмүүс Канааныг үзэх хөв тавилантай байж. Өнөөдөр итгэлийн ахын дүүс нараа өдөрдөгчтэй бид ч гэсэн Йорданы иргэн дээр зогсож байна. Яг ийм эцсийн цаг үед бид тахалд нэрвэтгэх дээ. Бүгдээрээ хичээцгээе. Бүгдээрээ сонор сэрэмжтэй байцгаая. Би төгсгөлд нь энэ бүлгийг дүгнэж энэ үгээр дуусгая гэж бодсон. Дуулал номын 94-р бүлгийн 14-р эшлэлдэр. Учир нь эзэн өөрийн ард түмнийг хаяхгүй, өөрийн өвийгч орхихгүй гэсэн. Амен. Бурхан өөрийн ард түмнийг үнэхээр аврахыг хүссэн. Есүс хэлсэн те бүгд над руу ир. Би хэнийг ч хөөхгүй, би хэнийг ч өөрөөсөө гаргахгүй гэж хэлсэн. Бурхан өөрийн ард түмнийг нүдэн дээр нь ариун ордныг нь хүртэл гудамжигт байдалд орж доромжилж явах төрөл бурхан хайр инэрлээ татаагүй. Өнөөдөр ч гэсэн бурхан биднийг цаг байгаа дээр, эрт байгаа дээр, одоо ч гэсэн зүрстгэлдээ байгаа өөрсдийнхөө бузар булаа, гим нүгэлтэд асуудал бүрээ жадалж, устгаж, өхүүлээч гэж бурхан хүсэж байна. Тэр бидний хизээж орхихгүй. Бид л бурханыг орхидог. Харин бурхан биднийг хизээж орхихгүй. Тийм учраас төгсгөлд нь хүн бүр бүгдээрээ зүрхээ хамгаалцгаая. Зүрстгэлийнхаа манааг 24 цагийн турш бүгдээрээ сонор сэрэмжтэй байцгаая. Сатан ухаантай, сатан залж. Тийм учраас тэр анхны бүтээлийг ч гэсэн нүгэлд унагсан. Бид хажууд нь юу ч биш. Тийм учраас бидэнд Христэл тусалж байна. Христийн хайр нэгүслээс салангад эрхэм нандин суртахуунтай зан чанарыг төлөвшүүлэх гэж байгаа хүн элсэн суурин дээр байшингаа барих гэж байгаа хүнтэй адил. Хүчтэй шуурга дэгдэх үед ийм байшин сүрэн унах болно гэж хэлсэн. Зөвхөн Есүс л бидний зүрх сэтгэл нуршгүй хан хэрэм үргэлж манаач байж чадах.